гэдэг Бурхны юм амьд үг. За ер нь та нар их олон уран зохиолын ном уншсан баг тийм үү? За ер нь янз янзын одоо бидний үеийнх нь бол тухайн үед одоо янз бүрийн уран зохиолын номнууд армаанууд уншиж байсан баг. Илс цас ч үлээ янз янзын ном уншиж байсан. За зөндөө олон номнууд уншиж байсан. Тэр номон дотроос хамгийн гоё ном нь ямар ном байсан та нарт та? За мэдээж энэ дэлхийн бүх уран зохиолуудын ном дотроос энэ дэлхийн ямар л одоо гоё зохиол байдаг уран зохиолын номоос хамгийн нэгдүгээр нь Библи байдаг. Тийм ээ? Энэ дэлхийн одоо шилдэг ном. За энэ Библийг ингээд зүгээр нэг өдөр уншаад орхихгүй. Энэ ингээд үргэлж бидний энэ газар дэлхийд эзэн Есүс Христийг аврагч эзнээ болгож хүлээж авсан тэр цагаас хойш Библи уншсан цагаас худаад энэ газар дэлхийг орхон орхитол. За та 70 жил, 80 жил, 100 жил наслаар та энэ Библийг уншина. Энэ Библиэлд бидний амьдралыг яаж явах юм? Юу нь зөв юм? Юу нь сайн юм? Юу нь сайхан юм? Юу нь одоо хүндэтгэлтэй вэ гэдгийг заадаг энэ ном. Энэ Библийг уншсан хүмүүс амьдрал өөрчлөгддөг. Юундаа байгаа юм? Үгэндээ байгаа. Бурхны үг өөрөө хоёр талдаа эртээ сэлэм. Тийм үү? Нугас чүмгийг нэг зүлэг хурж чадaltaа. Тэгээд үгээр хүнийг амьдруулж болдог, бас үгээр хүнийг хөлдүүлж болдог. Тийм учраас үг гэдэг бол хамгийн чухал зүйл. Үг хүчтэй. За тэгээд өнөөдөр та бүхэнд Филиппой номын дээр хамтдаа очие. Эзний үгнээс Филиппой номоор би та бүхнийг урамшуулмаар. Санагчаад эзний өмнөд ариун сүнсний хүч чадлыг угаад хамтдаа хэлбэрээ. Филиппой номын 2:12-оос би та бүхэнд энэ үгийг батнаа. Тавчгаа. Эцгийн минь эзэн хаатын хаан царийн ганц бурхан аав минь ээ. Энэ орой бид хамтдаа бас таны өмнө дахин ирж байна. Ариун сүнсээрээ дамжуулан та бидэнд өөрийнхөө үгийг айлтгаач. Энэ цаг бол үнэхээр чухал цаг байна. Үнэхээр бас эрхэм цаг байна. Та бидний минь зүрхний самбарт өөрийнхөө үгийг сэлж таны үгээр амьдрахад та биднийг өдөрдөн хөгжүүлж өгөөрэй. Ариун сүнсээрээ дамжуулан хүн бүрийн зүрхэнд та өөрийнхөө үгийг энэ орой та шивж өгөөрэй. Тэгээд таны үгээр амьдрч, таны үгийн дагуу, таны хүсэл зорилгын дагуу энэ дэлхийг, энэ ертөнцийг яаж амьдрахад та туслаарай. Та бидний ариун сүнснийхээ галыг та хулгаж өгөөрэй. Тэгээд таны үгээр бид нар урамшин зоригжиж, таны үгийн дагуу бид нар алхаж, бид нар байгаа газар бүхэндээ гэрэл болж, бас давсны байж энэ газар дэлхийг бид нар ялж амьдрахад, гэрэлтэй амьдрахад нь та туслаарай. Танд баярлалаа. Эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Аамен. За Филиппой номын 12-оос 2:12-оос 18 хүртэл. Уншия. За та нар дагаад хараарай. Тиймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхгүй биш. Харин идүүгээ байхгүй байхад нь бүр чилүүгээр өөрсдийн авралыг айдас ба жичирдээр гүйцээ. Учир нь өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба үйлдэхийн аль аль нь Бурхан өөрөө та нарын дотор ажилладаг юм аа. Бүхний гомдол маргаангүйгээр хийцгээе. Ингэснээр та нар энэхүү гажууд үеийнхний дотор Бурханы гим зэмгүй буруугийн хүүхдүүд байж ертөнцийн гэрэл мэт гялалцах юм аа. Амийн үгнээс баттай баригтун. Тэгвэл би димийг үүж, димийг хичээд зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрлах болно. Хэдийгээр та нарын итгэлийн тахил ба үйлчлэл дээр чинь ундаан өргөл болон асгагдж байгаа ч би баяртай байж та бүхэнтэй баярлан хөөрнө. Үүнчлэн та нар баяртай байж надтай хамт баярлан хөөрөөрэй гэсэн байна. За Филиппой хотын чуулганыханд тухайн цаг үед Филиппой хотын чуулганыханд Илч Паул энэ загтлыг бичсэн. За Паул бол бидний Үйлс номдэр гардаг Саулыг Паул болгосон тэр Паул. За Паул шоронд энэ загтлыг бичихлээ шоронд байхдаа бичсэн. За та нар тэгээ бодороо шоронд хоригдож байхдаа Паул энэ загтлыг Филиппой хотын чуулганыханд бичсэн загтал. За тийм учраас Паул юу гэж хэлсэн бэхээр хайртууд минь ээ гэж. За Паул итгэлийн хүүхдүүдээ, итгэлийнхаа хүмүүсийг хайртууд минь ээ гэж бичиж байгаа. Хайртууд минь ээ та нар үргэлж дуулууртай байсныхаа адил та нар намайг байхад биш, идүүгээ байхгүй байхад минь бүр чилүү өөрсдийнхээ авралыг айдас ба жичилээр гүйцээгээрэй гэсэн. За өнөөдөр бид нар Есүс Христэд итгэсэн.
Өнөөдөр бид нэр хаа байгаас нь хамаагүй. Буянтэд байна уу, Ховдод байна уу, Арангаад байна уу, Улаанбаатарт байна уу тэр үл хамааран бид нар Есүс Христэд итгэсэн бол бид нар итгэлийнхаа мэс чанарынхаа үүднээс бид нар Есүс Христэд аврагч гэдгээ хүлээж өсөрч бид нар итгэлийнхаа дагуу бид нар авралын сайн мэдээг үргэлжин түгээж бид нар ярьж байгаа. За энэ бол бидний итгэгч бидний хамгийн гол чухал зүйл. Өнөөдөр бид нар тийм үү. За би өнөөдөр нэг жишээ ярив. Хамгийн чухал жишээ. За би өнөөдөр нэг эмгэгтэй байлаа, өвчтөй байлаа. Тэгээ би эмчит үзүүлээд бие маш сайн идгээчгээд идэглээ миний бие. Гэтэл миний хажуу талын нэг найз маань бас надтай адилхан тийм өвчтөй байлаа. Би тэр хүнд эмчит үзүүлсэн учраас би идэгсэн гэдгээ би тэр хүнд хэлэх нь зөв үү? Зөв те. Яаж идэгсэн гэдгээ би хэлэх ёстой. Тэгвэл тэр миний найз идэгнэ. Үүнтэй адилхан бид нар Есүс Христэд итгэжгээ. Есүс Христийн сайн мэдээг бид нар хүлээж өөрсдөө авралыг авчгаад амиа бодож болохгүй гэсэн үг байхгүй юу? Тэ бусдад сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх ёстой. За энэ бол бидний нэг номерыг хэрэгтэй. Бидээс та нар энэ сумын энэ эргэн тойрондоо та нар Есүсийн тухай ярьсаар байгаа. Би та нарыг өнөөдөр нэг хоёр хүмүүс байсан баг. Тэгээд 3 4 болоод оржсныхон амьд эзэнд итгэж та нар ирсэн баг. За энэ тийм ч учраас та нар цаашдаа үргэлжлүүлэн энэ эзнийхээ ажлыг үргэлжлүүлэн сайн хийгээрэй. За тийм учраас би өнөөдөр та бүхэнд өөрсдийнхээ авралыг айдас ба чичирлээ та нарыг үзээгээрэй. Учир нь дараагийн ишлэгийг харахад учир нь өөрийн сайн тааллын дагуу та нарын хүсэх ба ажиллах аль алинд хин гэж байна. Бурхан өөрөө ажиллах юм гэсэн. Тийм учраас Бурхан өнөөдөр энэ газар дэлхийд зүгээр өөрөө бидэнд ажиллаа хийж өгдөг. Энэ Бурханы хийж байгаа ажил. Бид нар амар мундагтай юм уу? Би амар сайндаа юм уу? Та нар сайндаа биш. Бурхан өөрөө хүсэж байгаа учраас энэ ажлыг хийж байгаа. Өнөөдөр сайн мэдээний ажил Бурханы өөрийнх нь ажил байхгүй. Бид нар зүгээр л нэг оролцож байгаа. Зүгээр л одоо турбаа гаруул бид нар ус гүйж байгаа турбааны зүгээр л тэр турбаа нөхгүй юу. Тэгээ бидний дунд Бурхан өөрөө ажиллаж байгаа. Тэгээ бид нар зүгээр энержийн турбаа болж ашиглагдаж байгаа. Тийм учраас Бурхан өөрөө бидний ажиллах хүслийн аль алинд нь Бурхан өөрөө ажилладаг. За ингэ сайн Бурхан өөрөө ажиллах нь шүү. Тийм учраас бид нарыг Бурхан юу гэж хэлэх вэ? Та нар бүх юмыг гомдохгүйгээр хийгээрэй гэж хэлж байна. Өнөөдөр бид нар ажиллахдаа, амьдрахдаа энэ бүх газар ажилладаг ямарваа нэгэн гомдлгүйгээр бид нар Бурхан үргэлжин талархаж ажил үйлчлэн амьдарч байна. Бид нар яагаад Бурханд гомдлох гэж байна? Бидний ажил заримдаа бүтэхгүй болдог. Бидний ажил заримдаа утгагүй юм шиг бид нар боддог. Тэгээ бид нар яагаад Бурханд гомдох ёстой гэж байна? Тэгээ Бурханд гомдох бид нар ямар ч шалтгаан байхгүй. Яагаад гэвэл Бурхан бүхнийг мэдж байгаа. Бурхан бүгдийг харж байгаа. Яг бидний амьдралын деталь нэг бүрийг Батмөх гэдэг хүний амьдралын деталь нэг бүрийг Бурхан мэдж байгаа гэсэн. Тийм учраас би Бурханд ямар ч гомдлгүйгээр харин үргэлж баяртайгаар бид Бурханд үйлчлэх ажил хийх хэрэгтэй. Тийм учраас ингэснээр та нар энэ үеийнхний энэ дараагийн маш чухал зүйл. Энэ хажууд үеийнхэн гэж өнөөдрийн Бурханы энэ нийгмийг энэ дэлхийг хажууд үеийнхэн гэж хэлж байгаа. Яг л Бурханы эсрэг ажиллаж амьдарч байгаа бүх зүйл Бурханы эсрэг байдаг. Яг л энэ Бурхан энийг нэг талаасаа энэ хажууд үе шүү. Одоо энэ өнөөгийн нэг цаг үе. За өнөөгийн цаг үеийг та нар ингээд та нарын бидний одоо амьдарч ирсэн цаг үе. Бидний одоо тухайн үед ажиллаж амьдарч ирсэн цаг үе өнөөдрийн цаг үетэй бол шал өөр байна. Юм болгон өөрчлөгдсөн байна. Тийм үү? Бид нар хүүхэд байхдаа тоглодог тоглоом маань өөр байлаа. Биднэрт одоо үе шиг ийм гоё утас байсангүй. Одоо үе шиг гоё электрон машинууд байсангүй. За ялангуяа хөдөө орон нутгад чулуугаар, мотор тэгж тоглодог байсан бидний үе тийм үү? Одоо тийм үстэй бид нар ингээд чулуугаар ингээд овоолоод нэг нэгээрээ бие одоо гэр бариа тоглодог тийм үе байсан. Гэхдээ одооний үеийнхэн болохоор нэг талаасаа хөгжил гэж ярьж байгаа боловч за мэдээж хөгжил нь сайхан. Хөгжлийн дараа ирж байгаа үр дагавар бас байна. За одоо утас гэдэг зүйлийг хүүхэд болгон барьж байна. Дөнгөж зэгсэн сайн худлаа ярьдаг хүнд өлгөтэй хүүхдүүд утас барихаас ууж баргалж. Тэгээд утсан дээр юу гэж тоглож байна. Утас бүх юм утастай хамааралтай болсон. Одоо зарим одоо ээж аавд тэгж штэ. Хүүхдээ жоохон ойлгоход за маа энийг ав гэж тоглож. Тэгээд өөрөөсөө хоорондоо юм яаж тийм үү. Тэгэхээр нөгөө хүүхдүүд нь заавал утас үздэг. Ийм одоо хордлоо болж байна.
Тэгээд тэр утасны хор уршиг. Тэр электрон дэлгэцний тэр хор уршиг яг үнэндээ бид сайн мэдэхгүй байна. Яг хөө мэдээж хөгжил гэдэг амар гоё яриад бүх юм гоё болж байгаа боловч эсрэгээр энэ үе хэцүү болж байна. За бидний харилцаа Эхний үед бол бид хөршийнхөө айл амтыг мэддэг байсан. Одоо бараг одоо хажуудлах айлаа бараг танихгүй шиг болж байна. Яг тэгэхээр бид энэ амьд харилцаа гэдэг зүйлийг байхгүй болгож байна. Үүндээ гэр бүл ч гэсэн заримдаа эхнэр нөхрөө гэр бүлүүд хамтдаа сууж байгаа хоол иддэг байсан бол хоол идж байгаа хэрнээ утас үзээд тэнд дотор цагийг өнгөрүүлж байна. Тэр амьд харилцаа гэдэг юм энэ одоо үе бод өөр болж эхэлж байна. За энийг бүхэн хэлж гажууд үе гэж юу хэлж байгаа юм. Энэ бүхэн хийх гэсэн зүйлийг хийхгүй өөр юм хийж явж байгаа учраас энэ гажууд үе рүү хэлбэж байна. За энэ ч гэсэн тухайн цаг үед байсан байна. Паул энэ Филиппой чуулганыхын гажууд үеийнхэн тэр үед байсан энэ үе орж ирж байна. За тийм учраас бурхан энэ гажууд үеийнхнээс та нар үеийнхний дотор бурханы бид нар бурханд итгэж бурханы ажил үйлчлэлийг хийгснээр бурхантай хамт байснараа бид нар яг үгээр бурханы хүүхдүүд болж болж байгаа. Бурханы хүүхдүүд яаж явах ёстой юм? Бурханы тушаалуудыг бид нар яаж биелүүлэх ёстой? За хуучин гэрээнд бол 10 тушаал өгсөн бурхан. Харин шинэ гэрээ номд 10 тушаалыг эмгтгэхэд 2хан тушаал болж орж ирсэн. Шинэ гэрээний тушаал. Ямар тушаал яадаг вэ? Бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа эзэн бурхнаа хайр. Удаахан хөшөө хайр. Гэсэн 2хан тушаал руу орж ирсэн. Тэгээ бид нар бурхны тэр тушаалыг бид нар үргэлж сахих хэрэгтэй болж байна. Энэ нь бурхны тушаал байхгүй. Бид бурхан бидэнд та нар бүх зүрх бүх сэтгэлээрээ эзэн бурхнаа хайрлаарай. Удаахан та нар хөшөө хайрлаарай гэсэн. За энэ хоёр хуулиуд шинэ гэрээнд орж ирсэн хуулиуд. За бурхны хүсэл зорилгыг биелүүлж амьдарч байгаа бид нар бурхны хүсэл зорилгыг хэрэгжүүлээд амьдрах үед бурхан бидэнд юу гэх вэ? Амар тайвныг өгнө. Тэр бидний хэрхэн яаж амьдрах тухайг бид нар заана. Тэр хэрхэн бидний зөв явах тухай заана. Тэр бидэнд үргэлж сануулдаг. Тийм учраас бид нар бурхны үгийг уншсанараа бурхны үгэнд итгэснээрээ бидний амьдрал өөрчлөгдөж эхэлж байгаа. Тэгээд бидний амьдрал өөрчлөгдөд ирэх үед бурхныг танд мэдээгүй ард түмэн чи яатсан? Чи яагаад өөр болцсон? Танах яагаад ийм байгаа юм гэж асууж эхэлдэг. За энэ үедээ бид нар эзэнд итгэж бурханд итгэсэн хүмүүсийн итгэлээр дамжуулаад үр жимстэй амьдралаар дамжуулаад бидний харилцаа, бусдад харилцаа маань өөрчлөгдөж эхэлж байна. За тийм учраас би ах トゥ нарыг өнөөдөр юу гэж хэлэх гэж та нар бурхны тушаалуудыг сахиж байгаа. За өнөөдөр ч гэсэн энэ орой та нар ингээд бурхны тушаалыг сахиад тэмдэглэсэн байна. Ягаад гэвэл орой 7 цаг тагс айдар цуглаантай бүгдөө цуглаандаа очиа гэж хонь маа бүх юм амьдралдаа зохицуулчаад зарим нь ард түмэн хүмүүстэй үлдээчгээд тэгээ эзний үгийг бурхны үгийг сонсох гээд ирж байгаа ерөөлтэй юм. Бурхны үгийг сонсох гээд ирсэн та нар нь ерөөлтэй юм. За тийм учраас бид нар бурхан бидний гин зэмгүй байхаар бурхны хүүхдүүд хэлэхээр дуудагдсан. За дараагийн хэн ишлэгийг харах юм бол та нар амийн үгнээс баттай баригдсан гэсэн. За амийн үг гэж юу вэ? Та юу гэж бодож байна? Амийн үг нь юу вэ? Бидний сайн мэдээ. Амийн үг. Амийн үг гэдэг нь Библи гэж байна. Библи. Энэ Библийг та хэн Эхлэл номноос ахуулаад Илчлэлт ном хүртэл уншиж байгаа хүн. Бурхны үгийг уншиж байгаа хүн энэ амийн үгийг барьж авч байгаа. Амийн үг. За бидэд бол амийн үг бид юу хэлсэнтэй? Үгээр хүнийг амьдруулна, бас үгээр хүнийг бүхэлд. Тэгээ бурхны үг бол амьд. Тийм учраас 2 дугаар Тимот номын 2-ын 16 дээр нэг бурхан Паул нэг зүйлийг хэлсэн байна. Тэ. За тэгээд 2 дугаар Тимот номон дээр очие. 2 дугаар Тимот номын 2-ын 16 дээр юу гэж байдаг вэ? За эндээс идэх хараа. 2 дугаар Тимот. Тимот номын 3:16. За 2 дугаар Тимот номын 3-ын 10 дээрээс 16 дээрээс бид анги. Бичвэр бүр бурхны амьсгалснаар бөгөөд заахад, зэмлэхэд, завдруулахад, зөвхт чиглүүлэхэд тустай. Үүгээр бурхны хүн чадамгаа болж аливаа сайн үйл бүрэн бэлтгэх юм аа. За бурхны үг яадаг гэж байна? Энэ бурхны үг эхлээд яаж вэ? Зааж байна, тийм үү? За бурхны үг заадаг.
Бас зэмэлдэг. Бид нэрийг буруу юм уу, жоохон буруу зүрх юм хийгээд юм уу, буруу зүрх явах үед Бурхны үг бид нэрийг зэмэлдэг. Тэгээд зэмлснийхаа дараа Бурхны үг яаж юм? Залруулж юм. Залруулж байгаа. За тэр бид нэрийг залруулж юм. Баруун тишээ явахаас мөн үгүй ээ. Чи зүүн тишээ явах таа шүү. Өглөө Библийг уншихгүйс мөн үгүй ээ. Чи Библийг уншаарай гэдэг залруулж юм те. За тэгээд дөрөвдөгт нь зөвхт байг чиглүүлдэг. Зөв амьдрал гэмээр зөвхт байдал дотор чиглүүлж байгаа. Тэгэхээр Бурхны үгүүд бидэнд энэ дөрвөн зэв байгаа. Та нар сайн дутгаад байна. Дөрвөн зэв чэйжлгүй. Тэгээд би танаас юу гэж урамшуулсан байгаа юм тэгэхээр за Бурхны үгүүд мэдээ заадаг юм байна. Хоёрдугаар задруулах юм байна. Гуравдугаар задруулах юм байна. Дөрөвдүгээр зөвхт чиглүүлэх юм байна. За үргэлж бид нар Бурхны үгийг баттай бариад Библийг унших үед энэ дөрвөн үгдээр та нарт Бурхан надад өнөөдөр зааж гэнэ үү? Бурхан надад өнөөдөр чиглүүлж гэнэ үү? Бурхан намайг өнөөдөр зэмлэж гэнэ үү? Заримдаа Бурхан бид нарыг зэмлэдэг. Яаж? Ариун сүнсээр дамжуулаад Бурхан заримдаа биднээс зэмлэлийг өгдөг. Тэр зэмлэлийг бид нар яг ариун сүнсийг сонсоод хүлээж авах юм бол цааш нь бид нарыг зөвхт байдал руу чиглүүлдэг. Зөвхт байдлаар чиглүүлээд тэгээд хамгийн сүүлдээ сайн альва сайн үйл бэлтгэхт зориулж байгаа. За өнөөдөр та нар энд ингээд цуглаан дээр сууж байна. Та нар өдөр ирэх тусам цуглаан чинь үргэлжлэж явсаар агаад чуулганы чинь ахлагч өдөртөгцөд та нарыг чиглүүлээд явсаар агаад өнөөдөр бид нар Бурханы зөвхт хүмүүс болж хүрч байна. Бурхан биднийг зөвхтгээ тооцчихсон. Та нар бид нар Есүс Христийг итгэж эзэсэн тул биднийг сонгосон, дуудсан, тэр ариусгагдсан байна. Бид нар ариусгагдсан. Бид нар яг тэр гэм нүглээ Есүс Христээр дугаалгачихсан. Тийм учраас өнөөдөр бид нарыг та нарыг би дуудсан, та нарыг би сонгосон, тэгээд та нарыг ариусгасан юм аа гэж хэлж байна. Өнөөдөр энэ дотор ариусгагддаг хүн байна уу? Би ариусгагддаг вэ? Би чинь гэм нүгэлтэйгээ явж байгаа гэж бодож байгаа юм байна уу? Та Есүс Христийг магадгүй явж болох юм. Арайхан эзнийг хүлээж авч амжаагүй, зүрх сэтгэлдээ Есүс Христийг урьж оруулаагүй хүмүүс болж болох юм. Гэхдээ өнөөдөр та бас хүлээж авах боломжтой. Өнөөдөр та Бурхны хүүхэд болох боломжтой. Яг гэвэл бид нар гимтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх үед, гимтэй гэдгээ бид нар ойлгох үед, Бурхан би гимтэй шүү гэж хэлэх үед, Бурхан биднийг миний хүүхдүүдээ та над руу ирээч чи миний хүүхдэд очиж өгдөг. Бидний Бурхан тийм агуу Бурхан байхгүй. Тийм учраас ахтуус би та нарын урамтай Бурханы үгийг та нар баттай бариарай. Бурханы үгийг баттай барьснараа өнөөдөр бидний амьдрал Бурханаар өдөрдүүлэн амьдрах ёстой. Бид нар Бурханд итгэж байгаа бол бидний амьдрал заавал өөрчлөлт гарч ирнэ. Бидний хандлага, бидний үг хэл яриа өөрчлөгдөх ёстой. Тийм ч учраас Галаат намын 5:22 дээр 9 үр жимс байна. Тэр 9 үр жимс биднээс гарч ирсэн. Тэр 9 үр жимсээр биднийг 9 үр жимс гарч байгаа тэр цагт энэ Есүс Христийн хүн байна гэж дэлхийн хүмүүс хардаг. Биднээс бие захирах. Бие захирна гэдэг нь өнөөдөр би өөрийгөө бие захирах байдал руу сурч байгаа. Тийм учраас би ахтуустай өнөөдөр хэлэхэд за өнөөдөр дахиад бидэд Тингэ Парис. бидэд ном дээр очие. За энэ дөрвөн зээг та нар чийжлээрэй заяа. Дөрвөн зээг нь чийжлэхээр яаж юм? Бүхэн биднийг зааж ин чиглүүлж ин залруулж ин заяа. За буцаад бидэд ном дээр очие саяхан ном дээр очие. Тэгээд дуусчихлаа. Филиппой намын 12 дээр 2:10. За амийн үгнээс та нар баттай бариарай. Тэгвэл гмий гүйж гмий явагмаа гэсэн хий хаана сайхан гэж байна. Хожимын үг. Есүс Христийг ирэх үед бид нар гмий гүйж гмий зөвхөн алхагмаа гэдэг сайхан. Яагаад 6 гэж. Яг тэгвэл бид нар хоошоор болохоор Бурхан бидний амьдралыг өөрчлөж бидний мөнх амьд өгсөн учраас бид нар гмий гүйж гмий гэхгүй юм байна гэж Христийн үгээр сайхан болно гэсэн байна. Тэгэхээр би өнөөдөр ах トゥ нарыг цаг авъя. Энэ хүмүүс ярьдаг те. За ядангуяа миний хувьд бидний хувьд бол Есүс өнөөдрийг хүртэл. За би 1991 онд би Есүс Христийн талаар сонссон. Тэгээ эхнэрээс анх удаа Есүс Христ байдсан байна гэж би сонссон. Гэхдээ би итгэв. За чи замаараа яв. Би замаараа яв гэж. Тэгээ 1991 онд анх Есүсийн тухай сонсоод би яваагүй өөрийнхөө замаар яваад миний зам дампуурсан.
Миний зам удаа болсон. Ягаад гэвэл Батмунх өөрөө явж байгаа учраас. Миний зам амжилтанд хүрээгүй. Харин би 2004 онд яг 2004 онд эзэн Есүс Христийг зүрх сэтгэлдээ урьж оруулснараа 2004 оноос би өнөөдрийг хүртэл эзний хараа хяналтаас холдоогүй. Мэдээж миний амьдралд наан цаана алдаж оноод унаж босож явсан үе зөндөө байгаа. Гэхдээ Бурханаасаа би холдоогүй. Бурхан намайг надаас яваагүй. Яг л Бурхан надад үргэлж зааж исэн, үргэлж зөвлөж исэн, үргэлж сургаж исэн. Тиймээс өнөөдрийн энэ итгэлийн маань амьдрал 2004 оноос өнөөдрийг хүртэл эзэн дотор Есүс Христэд итгэхдээ би нэг ч удаа Христэд итгэсэн гэмий байжтэй гэж бод хэлээгүй. Надад ямар ч тийх хэлэх үндэс байхгүй. Ягаад гэвэл миний амьдралыг оронгоор нь өөрчилсөн. Нөгөө худалч байсан, нөгөө хулгайч байсан Батмунхийг Бурхан хинч биш болгосон. Тэгээд өөр дээрээ дуудчихсан. Би мөн Христэд итгэхгүй байхдаа тийм л амьдралаа. Би хүмүүсийн хийдэг байсан тэр амьдралаар би амьдарч ирсэн. Би ирчүүд юу хийдэг байсан? Ямар буруу юм хийдэг байсан? Би тэр амьдралаар би амьдарч ирсэн. Харин би Христ гэсэн цагаас хойш миний амьдралыг Бурхан өөрчилсөн. Тийм учраас би ах дүүнэр найзуудаа ах дүүнэртэй хэлэх Бурхан миний амьдралыг өөрчилдөг юм шүү. Бурхан 100% итгээрэй. Тэр бидний амьдралыг өдрөөс өдөрт өөрчилсөөр байх болно. Тэгээ бид нар өргөс авцсан юм шиг ганцхан өдөр гоё болохгүй. Тийм учраас баг сөмсөмөр явсараад Бурхан бидний амьдралыг өөрчилдөг. Тийм учраас би өнөөдөр Бурханы амийн үгийг та нарыг баттай бариарай. Эзний Есүс Христийг ирэх үед бид нар дэмийг үж дэмий цуцаагүй гэж хэлдэг. Эзний өдөр сайрах болно гэж. Христийн өдөр бид нар сайрах болно гэж хэлж байгаа. Тийм учраас хэдийгээр би та нарт за Паул өөрөө гэсэн хэдийгээр би та нарын итгэлийн тахил болон үйлчлэл дээр ундаан үргэл болон асгагдж байгаагаа би мэдэж байна гэж хэлсэн. За энэ бол Паул өөрийнхөө юу болохыг мэдчихсэн тухайдсан байна. Би ундаан үргэл болж та нарын ундаан үргэл болохыг мэдэж байна. Би удахгүй энэ гэлхийг орхино гэдэг Паул энэ цагтаа өгöd бичсэн. За тэгээ түнчлэн та нартай үргэлж баяртай байх болно гэж. Хожмын өдөр магадгүй Есүс Христийг ирэх үед бид нар уулзах. Энэ л зүйлийг Паул бичсэн. Бичсэн энэ дээр. Тийм учраас ямар ч үед та нар баяртай байгаарай, гомдлохгүйгээр ажиллаарай. Өнөөдрийн би та нарт энэ дээр хол одоо хэлж байгаа үг нь амийн үгийг та нар баттай бариарай. За бид нар магадгүй та нарт он гараад өдөр бүрийн талах өгсөн тийм үү? За энийг өдөр болгон биднийхээ үгийг уншаарай. Тэгээ заримд нь өдөр бүрийн талах өгсөн байгаа. За заримд нь Библи өгсөн. Заримд нь бүр юм сонсдог радиоч өгсөн. За тэгээ миний ах дүү нар энэ зүйлээ та нар үргэлж Бурханы үгийг сонсоход хэрэгжилж байгаа ба. Өглөө Бурхан өдөр бүрийн талахыг уншиж байгаа хүмүүс байгаа ба тийм үү? За зарим нь бас алдаг хоног явж байгаа гэсэн ч гэсэн тууштайгаар та нар яваад байгаа. Алдаг хоног нь хамаагүй өнөөдрөөс та ихэд уншиж олно. Тийм учраас Бурханы үг бидний амьдралыг оронгоор нь өөрчилж байна. Тэр үл чадaltaй юм байна. Тэр хизээш бид нар шиг хувирлтгай биш. Миний итгэдэг бидний итгэдэг Бурхан төгс нэг юм баггүй. Тэр хизээш хувирдаггүй. Тэр бидэд юу гэж амласан? Тэр амлалт нь үргэлжлэн явж байгаа. Тэгэхээр би ах дүүнүүдтэй амийн үгийг өшөө илүү баттай уншаарай. Бүр судлаад уншаарай. Тэгээд бүр ойлгоод судлаад та нар Библийг нэг бүрчлэн судлаад уншаарай. Бурханы үг таны амьдралыг, таны зүрхийг өөрчилдөг. Яагаад гэвэл Есүс өөрөө энэ зүйлийг хийсэн. Бид нар Библийн түүхийг харах болгондоо бид нар түүхийн бүхий л Библийг эхнээс нь авахулаад ичлэл төгсөл уншихтаа маш олон түүхүүдийг бид нар хардаг. Есүс сохор хүнийг хараа оруулсан. Тэр үнэн үү? Үнэн. Есүс усыг дарс болгосон үнэн үү? Үнэн. Есүс хамгийн анхны үйлчлэл байсан тийм үү? Үүнтэй адилхан та итгэлээрээ юу гон тэр нь таны эзэн чинь болно. Бид нар яг зүрхэндээ Бурхан байгаа гэж итгэхэд бидний үгийг унших үед Бурхан бидэнд өөрийнхөө үгийг өөрийгөө харуулдаг. Бид нар залбирлаар зөндөө олон залбирдаг. Бид нар залбирлын хариултыг заримдаа авдаг. Заримдаа бидний залбирал арай хонирддаг. Гэхдээ Бурхан сонсож байгаа. Таны амьдралаа яаж өөрчлөмөр вэ? Өнөөдөр та амьдралаа өөрчлөх боломжтой. Яагаад гэвэл Бурханы үгийг баттай барьсан үед, Бурханд итгэсэн үед таны итгэлийн дагуу болно. Тийм учраас Бурханы үг заахад, зэмлэхэд, залруулахад, зүрх байдал чиглүүлэхэд тустай гэдэг нь үргэлж Бурханы үгтэй байгаараа л бид таныг оруулж. Өглөө гарсан ч, өдрөө гарсан ч, орой байсан ч та Бурханы үгийг уншаарай. Өглөө Бурханыхаа өмнө залбирдаг, Библийг уншаад бясалгадаг,
орой унтахдаа талархдаг. Ийм итгэлийн ах дүүнэр болж энэ газар нутаг дээр эзний хаанчлал өргөжин төлөх болохоор энэ байна. Ерөөй та нарыг хараад үнэхээр баяртай байна. Ягаад гэвэл эзний үг рүү амтрахын шинжлэх ороороо эзэн та бүхэн юм амьдралаа дамжуулаад эзэн авч болтугай. Бурхны үгийг баттай байна. Заалтаа зайлтай. Эцгийн минь эзэн хаадын хаан дэдийн дээд зарын гац бурхан аамин. Баярлалаа. Өнөөдрийн энд ирсэн хүнний бүрийнхээ танд баярлалаа. Ариун сүнсээрээ дамжуулан та бидний зөвхөн самбарт өөрийнхөө үгийг тагас сэлж өгөөрэй. Филиппо номын 2:12-аас дамжуулан өнөөдөр эзэн та бидэнд үгээ айлтсанчтан амийн үгийг баттай барихад минь та туслаа. Өглөө болсон ч өдөр явж исэн ч орой унтсан ч таны үгийг бодож тунгаан бэлтгэж таны үгээр амьдралаа өдөрдүүлж танаар өдөрдүүлж бид нар амьдрахыг хүсэж байна. Бид нар үр хөвгтдээ сайн зүйлийг өгдүүлж бас итгэлийн амьдралаа өгдүүлэн өгөхөд минь та биднийг өдөртөн чиглүүлж зааж өгөх. Эзэн таны үг заахад, зэмлэхэд, залруулахад зөвхт байдлаар чиглүүлэхэд тустай гэж та Тимот номдэр хэлсэн ч өнөөдөр бид нар энэ цагт таны үгийг бид нар тунгааж, бодож, бэлтгэж амьдрахыг хүсэж байна. Үргэлж таны дотор баяр хөөртэйгөө бас амар тайван дотор мал хуугаан төлөвлүүлээд айл бүрийн амьдрал таны үгээр бэлтгэсэн, таны үгээр цангасан, таны сүнс дотор цангасан юм хүмүүс байхад туслаа. Бидний үргэлж та өөрийнхөө үгээр усаж ундааж өгөөрэй. Таньда баярлалаа. Өнөөдрийн бүх цагийн төлөө таньда талархаж байна. Алдар магтаад тэгээд талархаад хүндэтгэл нь зөвхөн танд байх болтугай. Амар тайван нь таны тааллыг олсон таны охид хөвгүүд дээр чинь мөнхөд байх болтугай гэж би мөнхийн эзэн Есүс Христийн нэрээр би хүлээн зөвлөе. Амен.